одоо өөрийнхөө төлөөл нөгөө үнэчээр гэж сурвал. Гэхдээ тэгээд таниуч дангаа бити явлаа. Тэгээд зоригтой бас байгаарай. Эднээс туршлагын талаас нь мэдэж байна. Одоо битэд бол ингээд олон хэлийг ингээд яг бүр багаас сурах болохоор унган байдлаар яг унган тэр улсын иргэн шиг сурч чадахгүй ч гэсэн ингээд олон хэл ингээд сурах сонирхолтой. Тэгээд таны хувьд ингээд турк хэлийг яаж сурч ирсэн бэ? Таны туршлага ямар байсан бэ? Цоо шин бичиг үсдэг сахах тавтлал асар ховор бэлэн юу гэж авах ч юм уу эсвэл аль нэг хэлний үг төстэй маягаар ингэж авах ч юм уу те өөрийнхөө хэлцүүд харуулж ч юм уу ингэж авах онцлогтой те. Балтай хэлүүд манж тунгус монгол хэл байгаа. Тэгээд түрк хэл задгаад казак хэл түрк хэлнээс гал тэгээд одоо ойр тусмал монгол хэлний өнөр нэг хол явж байгаа. Хоол тусмал мэдээж хол байгаа шүү дээ. Хинтэй ч харилцаж холбогдож тэр хэлний нөлөө мэдээж байгаа болно. Тэгмээд одоо бид нарт хамгийн ойрхон түрк хэлнүүд гэвэл мэдээж казак үү байна. Туваа ууч юм байна. Тэгээ бидний нөгөө цаатан гоод эднийгээд мэддэг хүмүүс маань ч гэсэн түрк хэлнүүд шүү дээ. Тэгээ монголчууд нь явчихсан. Тэдний хэлний онцлог нь болохоор нэг гоё юм. Одоо баруун хэсгийн түрк хэлний араб перс хэлний хэлнүүдэд маш их байдаг байхгүй юу? Юу яг энэ Сибирийн хэлнүүдийг харахаар тэр яг цэвэр юм байна гэж байна. Гадаад хэлний хэлнүүд нэг бол орос хэл, нэг бол монгол хэл. Тэгээ түргүүд ирэн үнээс өмнө одоо юм тамаа маягийн ч юм уу өөр юм бичиг үсгтэй байсан байна гэж судлаачд үздэг юм болоо. Бидний түрхэл, дундын түрхэл тэгээд бүдүүн танаар авчихвал авчихсан. Эдний түрк хэлтэй би түрүү ярьжсэн тийм орхны түргийн бичээс тэгээд энэ хоёрыг хэлдэг авчих. Тэгээд дараа Тархан гэдэг нэг улс байсан. Одоо Узбекистан гэх төрөлтэй бас авчихдаг. Тэр үеийнхний хэл нь болохоор юм дунд үе болчихж байгаа байхгүй юу? Дунд үе болон эртний үеийг холбож байгаа юм. Тэгээд бүгдээ бичгийн сурвалж дээрээсээ л харж нэж үчилж байгаа юм чинь. Катод гэдэг хүн зөвсгөл хийгээд цэгийн жанжин фонд байсан. Тэгээд 23 онд нөгөө хувьсгал гараад бичиг хуучин үсэг бичгээсээ хатгалзаад гэчиж үсгэж болгоод Монгол гэнгүүт ингээд Монгол хэлний нэшлийг тайлбарлахын тулд ингээд нэг бол Монгол гэдэг гол байдаг юм, нэг бол мөнх гал гэдэг юм. Тэгвэл турк гэдэг нэшил нь тухайн дээр турктэй юу гэж байхгүй. Өөрсдийнх нь хэлний дайнч биш одоо финландууд гэдэг чинь өөрсдийнх нь хэлний Европ хэлээс өөр болгонгод өөрсдийнх нь хэлтэй төстэй хэлний сурвалж хийсэн байгаа байхгүй. Тэгээд одоо энэ турк хэл рүү монгол хэл рүү ингээд болсон юм гэхдээ Туркид болохоор нөгөө араб хэсэг уншихтаа сайн болохоор өөрийг ингэж харуулж уншаа сурцсан. Гэхдээ нөгөө уйгур сурвалжуудыг харангууд ингээд зургаас нь ч юм уу хатсан дээр тооны тэмдэгтээс харах юм бол яаж ч босоо биччихсэн юм харагддаг. 30 хэдэн турк хэл байгаа гэж байгаа. Turkic language, турк хэл нь. Тэгэхээр ч одоо дундаас тэр чигээрээ тэгээд мэдээж турк улс өөрөө байгаа. Тэгээд манай Сибирийн өнөд биш. Одоо хамгийн ойрхон бидний мэддэг Тугаачууд байна те. Тугаачууд ч бас туркийн хэлтэй хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд харангууд аюул том газар нутаг байгаа байхгүй. Тэгээд өөрсдөө болохоор 120 сая юу байна. Турк хэлнүүд байна гэж үзэж байгаа. Тэгээд Америк хоёрын бол аюул их өөрийгөө таньсан гэдэг шиг санагдсан. Юу гэж байгаагаа мэддэг аюул зоригтой судалдаг шиг. Монголд магистр хамгаалсан шүү дээ. Тэгээд Монголд магистр хамгаалчаад дахиад Туркид магистр доктор ингээд хамгаалаад яг мэргэжлэрээ ингээд хоёр өөр газар агсан түвшин ингээд сураад үзэхэд одоо гадаадд сураад мэргэжлэр дэвшлэхийн ер нь давуу тал нь юм гэдэг. Хүчлэг одоо улс үндэстний хэл байгаль нөлөө өгөх байдаг шүү дээ. Ингээд үгүй сайн түвшин байдаг. Яг хэл шинж хэлзүүн талаас тулгаа бас цог хавар. Тэгээд нэгдүгээр бол хэлзүүн талыг хийж байгаа. Хоёрдугаар болохоор нэг сурвалж хэрэгтэй шүү дээ. Судалгааны хэлбэл бичгийн хэл сурвалж байх тухайд амжилт боломжгүй. Хамгийн сурвалжтай үе маань яг 13 цагийн юу. Дээрээс нь одоо харьяасан хэлж байгаа. Энэ сонгож байгаа юм газ. Тэгэхээр яг монголчууд хамгийн хэлцээ олох хэрэгтэй байсан үе учраас тэгээд сурвалж байгаа юм үеийг сонгоод одоо түрк хэлний дундад бүгдээр араб гэсээр гэхдээ түрк хэлээ. Тэр сурвалжтай одоо дундад үе монгол хэл сурвалж биш шүү дээ. Хүмүүс авчирсан араб хэсгээр хэлж үзүүлэх юм. Тэдний ингээд хэлсэн юмнуудыг хацуулж үзээд төстэй хэл шинж юу байна тийм хэлсэн. Филологийн ч юм уу тийм судалгаа. Хэл бичгийн ухааны сурвалж дээр ажиллах юм уу тийм харуул бас түрк хэл сурвалж болохоор юм лээ. Монголтой хамаатай ямар сурвалж материалууд хаана түрк хэл сурсан туршлага гэх юм бол миний хүлээлт амар амархан хэл гэж би бодож байсан. Түрк хэл монгол хүнд амархан гэсэн төстэй хэл гэж яасан ч амар хэцүү байсан. Ялангуяа тэр хэлцүү хувирлууд биеэ зохицдог юм хэцүү. Дээрээс нь нөгөө араб
хэлнээс олсон үгнүүд чинь хэлэхэд дуудлага нь аяг хэцүү. Ингээл нэг ингэж бид чинь 30 гаруйлаа хэлхийг бэлтгэж сууж байгаа. Гэтэл нөгөө Африкаас ирсэн орны оюутнууд чинь доор хаж 2 хэлтэй. Хоёр дахь хэл нь ингээд хассан байл юм байна. Суусан нэг хоёр үгээр харилцаа тогтоогоод билүүр хошоогоор ингээд яриад явчихдаг. Гэтэл бид нар чинь бичгийн шалгалт авах хамгийн мундаг өндөр оноо аавна. Гэтэл яаж чаддгүй ингээд яваад идэг гэсэн. Манай өв монгол хэлэнд байсан гэдэг юм хэлний хавар хэлдэг байдаг шүү дээ. Тийм. Нэрээ зогсдог. Бүх төрлийн хэлнүүд байна. Тэгээ бүх төрлийн хэлнүүд ер нь 8-9 хишгтэй. Тэгээ 9 хишг дээр бас нэг төгсгөл хамгийн том асуудал юм байна. И хоёрын дундуур хэлээ. Би бол гаргаж чадахгүй юм байна. Гэх юм уу. Бичгийн дурсгал дээр бол тэрийг ялгах тэмдэглэсэн юм байна. Хүүхэн ялгаагүй юм гэдэг. Тэрэн дээр айгуу асуудал очиж бас яадаг. Капали эггүй хаалттай гэж одоо ээгийн дээр цэгээр тэмдэглэдэг тэр аймаг. Бид нар нөгөө монгол бичиг тод үсэг гэж явдаг шүү дээ. Сургаал явдаг. Тэгтээ адилхан. Яг ингэ дараалуулаад явж байгаа төрлийн одоо төгсгөл. Эхлээл яг орхон төрлийн юм үстэй. Дараа нь өөрөө тэгээд араас нь тарахан гэдэг одоо бас л тэр Узбекистан дундад аас бүртээ хэл байна. Тэгээд араас нь харьяасан бичиг. Тэгээд цагаатай хэл гэж сонсч байсан юм. Монгол цагаатай нэрээр хэлдэг. Тэр чинь бас дундад Азийн 15-аас 17 дугаар зууны хэлсэн бичсэн бичиг хэл. Тэгэж яваал тэгэл очин цагийн хэлэнд хэлж байгаа байхгүй юу?